Эрхэм хүндэт наадамчдаа одоо та бүхэндээ Монгол үндэсний их баяр наадмын азаргын уралдаанаас хийсэн сурвалжлагыг үзүүлэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр өглөө буян тухайд наадамчдын асар маяхан дэрвж олон адууны илч өнөртөн дэнживл тэр аяаран хүлгийн сүр хиймраар сэргэж байлаа. Энэ жилийн их баяр цэнгэл наадамд Төв, Хөвсгөл, Булган, Сэлэнг аймгаас ирсэн наадамчдын уяа солгон тарт торгон ирнэ хансан 300 орчим азарга буян тухайгаас мордсон юм а. Эрхэм хүндэт наадамчид та бүхэн арж байгаа азаргын уралдааны төлөвлөж айдсын даваанд гарч ирлээ. Одоо хурдан хүлгийн төрүүж айдсын даваа өнгөрөөд алдар толгой руу дөхөж явна. Эрхэм хүндэт үзэгч та бүхэн харж байгаа одоо дэлгэцэн дээр Төв аймгийн Зоомот хотын Эренцэн доржийн хар Сэргэлэн сумын Маарын гэхээр 200 халбанд давтгаж явна. Түүний араас Төв аймгийн Баян өнжөө сумын Гинагийн хонгор азарга нэхэж ява. Авдар толгой өнгөж буян тухай ойртож байгаа ч гэсэн хүлгийн шанс хурд торгон ирнэ хансан гэдэг нь морины дахкул сүр хиймраас үзэгч та бүхэн анзааран харж байгаа баха. Эрхэм хүндэт үзэгч та бүхэн хараарай. 3-т орж ирж байгаа нэлээд хүчтэй орж ирж байгаа морь бол азаргал Баян өнжөө сумын Гинагийн хонгор азарга нэхэж орж ирж байна. Эхэнд нь Маарын гэхээр дараа нь Эренцэн доржийн хар Гинагийн хонгор орж ирлээ. Эрхэм хүндэт наадамчдаа ардын хувьсгалын их баяр наадмын хурдан азаргын төрүүч буян тухай руу орж ирж байна. Айдсын даваанаас хойш 100 холбоонд давтгаж байгаа Төв аймгийн Баян өнжөө сумын Эренцэн доржийн хар Сэргэлэн сумын Маарын гэхээр 2 мөн 100 халбасаар буян тухай руу орж ирлээ. Дараа нь Баян өнжөө сумын Гинагийн хонгор нөхрөлийн сангайчхан Бүрббаатрын шар гэхээр айдсын даваанаас алдар толгой ороход нэгэн хурд хүчтэй хүүхдийн самбаагаар уршаа төрж орж ирсэн Сэргэлэн сумын сундын цохор азаргууд явж байгаа. За одоо Эренцэн доржийн хар Сэргэлэн сумын Маарын гэхээр 200 халбан буян тухайд орж ирж байгааг та бүхэн харж байна. Зөв талд нь Төв аймгийн Зоомот хотын Эренцэн доржийн хар азарга, баруун талд нь Сэргэлэн сумын Маарын гэхээр азарга явна. Араас нь Баян өнжөө сумын Гинагийн хонгор азарга, тэрний сайхан нөхрөлийн сангайчхан Бүрббаатрын шар гэхээр азаргууд явж байна. Араас нь бидэн бөөнд азарганд Сэргэлэн сумын сундын цохор азарга нэлээд хурдтай орж ирж байгаа та бүхэн харж байна. За хурдан азаргын төрүүч барайнд орж ирлээ. Зөв талд нь явна Зоомот хотын Эренцэн доржийн хар азарга гэдэг та бүхэн хэлсэн. За ингээд Зоомот хотын Эренцэн доржийн хар азарга төрүүч Сэргэлэн сумын Маарын гэхээр аман хөзүүлж Баян өнжөө сумын Гинагийн хонгор азарга 3-т орж ирж байна. Төв аймгийн нөхрөлийн сангайчхан Бүрббаатрын шар гэхээр үтгч та бүхний сайн мэдэх манай алдар нэртэй сайн уяачдын нэг бол Сэргэлэн сумын сундын цохор азарга айргэлжлээ. За шүтлэн насны мордын уралдаан айцын даваагч ирж байгаа үтгч та бүхэн анзаарч байна. За айцын хөтлөлөөр гарч ирэх шүтлэнгүүд ерөнхийдөө бөөндөө явлаа. За тасархайн дарга хэдэн шүтлэнгийн дотор Дархан хотын хонгорын сангийн ажхан уяач Магсрын хар цоохор, за Төв аймгийн Батцамрын сангийн ажхан уяач Ганбаатарын шар галзан гээд Ноёдлонгийн наадамд мөн дээгүүр хурдалж байсан ийм шүтлэнгүүд явж байна. За алдар толгой чиглэлд явж байх үед хонгорын сангийн ажхан уяач Магсрын хар мандайсаар явлаа. Араас нь Төв аймгийн Батцамрын сангийн ажхан уяач Ганбаатарын шар галзан, нийслэлийн Гачууртын хорооны уяач Гэрэлтодын хүрэн халзанаар мөн хоцролгүй нэхэж явсан юм а. За удаан Налах хотын уяач Гарамживын хар Батмонхийн Парцаны уяач Батмонхийн шар хээнаар энэ найргийн тавд ирж байлаа. За алдар толгоороо гарч ирэхэд энэ таван шүтлэг ерөөсө байраа тавьж өгөөгүй. Араас нь шүтлэнгүүд бөөндүүхэн явж байлаа.
10 хэдээр давхиж байгаа түүнээс хойш шүтлэнгүүдийг үзэгч та бүхэн харж байна. За ингээд буян тухайд орж ирэхэд Дархан хотын хонгор хорооны уяач Максрын хар цоохор араас нь Төвөмгийн Батцамрын цэнгийн аж ахуйн уяач Ганбаатарын шарга халдсан, за мөн нийслэлийн Гачин уртын хорооны уяач Гэрэлтодын хүрэн халдсан, Тарцааны хорооны уяач Батмөнхийн шар халдсан нар айргийн тавд мандайлж мөн аман хүзүүлж 3-т дөрвөлж 4-т ингэж орж ирлээ. За Максрын хар цоохор шүтлэнг болвол уяач хөвгүүн гардаж уйсан байсан. За хязгаарлалт насны морид барааны 6-д орж иж байгааг үзэгч та бүхэн харж байна. За 260 хязгаарлан энэ жилийн наадамд оролцсон. За энээс Надах хотын уяач Дамжин сүрэнгийн гарамживын дан саран тамгатай Зээрд, Төв аймгийн Батцамрын цэнгийн аж ахуйн уяач Долгорын Даваа хүүгийн Бундан тамгатай Зэгэл Цавдар, за Төв аймгийн Батцамрын цэнгийн аж ахуйн уяач Самбал Хүндвийн ориглын Сартай Хүрэн, за Төв аймгийн Батцамрын цэнгийн аж ахуйн уяач Ойдын Сүхбаатарын Дэлтэй Бор халзан, Улаанбаатарын Гачин уртын цэнгийн аж ахуйн Сампилийн Гүндийн Хээр хязгаарлан нар айргийн тавд орж наадамчин олноон баясгалаа. За хязгаарлан насны моридыг гарааны 6 руу явж байхад мөндөр орж дуу цахилгаантай байсан боловч хязгаарлангууд барааны газраас зохисорон эргэсэн юм. За энд хоёрын зэрэг хязгаарлан одоо унсан хүүхэдгүй ирснээс тооцвол элдв осол цалгаар явдал гарсангүй. Зөвхөн энэ жилийн цагаагаарын байдал наадмын өмнөх моридын уяа соёлго алдагдсан зэрэгээс шалтгаалж зарим хязгаарлан уралдааны замд сулдах морь хүүхэд эзний аль альнийг урам хугарах явдал үзэгдэж байлаа. За энэ бол мөн энэ жилийн одоо гантай жил морины уяа хатуудсантай холбоотой юм. Тэрнээс гадна бас уяачдын эрдэм чадалтай холбоотой болохыг энд хэлэхэд илүү их юм билээ. Ер нь энэ жил Төв аймгийн урд талын сумдаар гантай байснаас моридын тарих хүч нэмгэн байлаа. За үүнээс бол зарим сайн үрээ одоо цуцаад барианд орж чадсангүй гэж уяачид ярьж байна. Харин Төв аймгийн хойдлын сумдаар энэ жил цагаагаар сайхан байсан учраас энэ зүгээс ирсэн бүх насны морид бол ерөнхийдөө хүч тамир сайтай хурдтай байлаа. За хязгаарлалт насны моридын одоо 10 хэдээр барианд орж иж байгаа моридыг бид харж байна. Ерөнхийдөө бол хөл нилээд сулдсан, зарим нь бол их сайхан сэлүүхэн орж ирж байгааг үзэгч та бүхэн анзааран харж байгаа хаа. Монгол үндэсний их баяр наадмын 2 дахь өдөр буюу соёолын морины уралдаанд нийт 250 соёолын морь өглөө 10 цагт гараандаа бэлэн боллоо. Морины комиссийн хүмүүс соёолын морийг шүдлэж уралдааны замд инхүү гаргаж байна. Энэ өдрийн баяр наадам мөн нар хурд ихширсэн яарамгийн үзэсгэлэн сайхан дэмжлэр эхэллээ. За эдгээр хурдан соёолын морийг бол ер нь хамгийн их хэртэй, хамгийн их хурдтай, хамгийн их цог хиймэртэй ийм насан дээр байгаа дуу гэж монголчууд үздэг. Тэгэхээр соёолын насны моридын уралдаан өнөөдөр хамгийн сонирхолтой болно хаа гэж наадам сонирхогчид үзэгчид маань хүсэн хүлээж байлаа. За эдгээр алдартай соёолонгуудын дотор ардын хувьсгалын 70 жилийн ойгоор төрүүлж ирсэн Төв аймгийн Улаанбаатар хотын Гачин уртын цэнгийн аж ахуйн уяач Болдбаатарын халтар мөн нодлонгийн наадамд дайрагдсан Төв аймгийн Баян үнжил сумын Генагийн саарл халзан ардын хувьсгалын 70 жилийн ойгоор 3-т орсон ийм ад байна. Мөн Сэлэнгэ аймгийн Баруун хараагийн цэнгийн аж ахуйн уяач улсын алдарт уяач Хорлоодаагийн хүн Бягмар доржийн уйсан Бор халиун гэх мэтлэнгийн ийм морид бэлэн болсон байлаа. Уралдааны замд гараад төдхөн морид хэрэглэе гэсэн чимээнээр бид нар сандран харвал үнэхээр гөө морид айсуу гэвч тугтай машин урд нь харагдсангүй. Хажуугаар өнгөрөх хүүхдүүд дутуу эргэсэн тухай зарим нь бидэнд гомдлон мэдүүлж байлаа.
Энэ жилийн баяр наадам их нас дааг азарганы уралдаан ямар ч маргаан булаангүй сайхан болсон атал 12-ны өдөр болсон соёолын мордын уралдаан инхүү бүдэлж 250 соёолын уралдааны замд гарснаас 120 гаруйн дутуу эргэж харамсалтай явдал боллоо. Хэдийгээр дутуу эргэсэн ч гэсэн булхаатай явдал өргөлж булхаатай чигээр байдаг болохоор энд ирж байгаа мордын хөл жигтэйхэн сулцсан харагдаж байна. Зөвхөн айцын даваанд ирэхтэл. За ингээд замд дутуу эргэсэн олон морд замаас нийлсэн гэдгийг бид үзэгчдийн хэлмээр байна. Айцын даваан дээр Сэлэнгэ аймгийн Бараа Харагийн сангийн аж ахуйн уяаж хорлоод байгаа хүн Мегмодоржийн сойрсон бор халуун соёолын хамгийн түрүүнд хүрч ирлээ. За энд мөн Төв аймгийн Баянжул сумын Гинагийн саарл халзан Улаанбаатар хотын Гачууртын сангийн аж ахуйн Болдбаатарын халтар соёолн нар цээжин давхиж наадамчин одон баясгасаар айцын даваа өнгөрлөө. За ингээд бид сайн хүлэг мөр гэдэг бол үргэлж сайнараа дуустдаг ёстой юм. Морины хорхойтонгууд Болдбаатарын халтар үрээг төрүүлж ирнэ гэж олонтой хэлж байсан. Халтар үрээ халтар соёолон одоо 4 дахиж явааг үзэгч та бүхэн харж байна. Энэ бол Баруун Харагийн сангийн аж ахуйн Мегмодоржийн хорлоодон саарл халуунтай зуузаа холбон явж байна. За алдар толгой ороогоод гарч ирэхэд хамгийн түрүүнд Бараан тусмын мар гарч ирлээ. Энэ бол Сэлэнгэ аймгийн Баруун Харагийн сангийн аж ахуйн Мегмодоржийн бор халуун гарааны газраас төрүүлсээр ирж байгаа нэ. Их хол тасархай их сэрүүн сэргэлээ яваа харагдаж байна. За үүний дараа явж байгаа энэ хүрэн бол замаас нийлсэн ийм юм нэлээд хөлн сулжсан байдалтай харагдаж байна. Энэ сартай хүрэн соёол мань замаас нийлсэн хөлн сулжсан яваа харагдаж байна. За одоо энэ 100 залбаж байгаа хоёр мөр бол Баянжуулийн Гинагийн саарл халзан Гачууртын сангийн аж ахуйн Болдбаатарын халтар соёол хоёр юм а. Энэ хоёр гарсан цагаас эхлээд ерөөсөө айцын даваа уруудтал сүүл зуулцаж өмнө хойноо оролцсоор ан ман ачтаач явж байгаа ийм хоёр соёол юм. За барайны газар хариугүй ойртоход энэ дөрвөн соёолон мөн л одоо ойр ойрхон зайтай барайны газар руу тэмүүлж явна. За энэ жил бол нар хур тэгсэрсэн жинхэнэ наадам баяр хийж байгаа шүү дээ. Ийм сайхан өдөр юм. Насны мордын хооронд бороо зөөлхөн шивэрч тоос дараад дараа нь яг уралдааны замд ороход барайнд гарахад орж ирэхэд бол нар хур гэсэн ийм сайхан байгаль одоо хоёрын загтсан ийм сайхан өдрүүд байлаа. За ялгаагүй энэ 2-3-т бор халзан халтар хоёр соёол маань сүүл зуулцаар явна. За одоо зөв талд саарл халзан явж байна. За барайны газарт Мегмодоржийн бор халуун бараг 2 сайхалтын зайтай газар тасарч ирж байна. За бор халуун бол ноёдлон хязгаарлалт насанда улсад урвалсан мөн даага шүтлэндэн айрагдж байсан ийм хүлэг байна. За энэ араас орж ирж байгаа энэ сартай хүрэн соёолон байгаа. Энэ үнийг морь бариачид морины комиссийн замаас орсон гэж одоо барайнд оруулаагүй юм а. Ер нь морь дутуу эргэх гэдэг бол үзэгч олонд хийгээд уралдаж байгаа хүүхдэд наадамчин олонд хичнээн одоо хортой болох нь харагдаж байна. За одоо ингээд Мегмодоржийн бор халуун барайны зурхайд хол саахалтын зайтай их сайхан хөлн цуцаагүй ингэж орж ирлээ. За энэ сартай хүрэн үрээг соёолонг болвол морины комиссийн болвол тооцоогүй. Одоо энэ морь бариач нь дагаад явж байна. Энэ биш гэдгийг одоо наадмынханд үзэгч олон та бүхэнд анхааруулж хэлж байна. За мөн аман хүзүүнд хийгээд 3-т Баянжуулийн Гинагийн саарл Гачууртын сангийн аж ахуйн Болдбаатарын халтар соёолоо хоёр зуузаа холбон орж ирж байна. Ингээд зөв талаар орсон Төв аймгийн Баянжуул сумын Гинагийн саарл халзан 2-т орж Гачууртын сангийн аж ахуйн Болдбаатарын халтар 3-т орлоо. За 4-т нь Төв аймгийн Нөхөрлөлийн сангийн аж ахуйн Хүрвийн сартай хар соёолон орж ирж байна. Мөн одоо цуцсан шинжгүй
хөл нэлээд сайтай имерхэнс орж ирж байна. 5 дугаарт Төв аймгийн Батцамрын сангийн аж ахуйн хөвгүүний Улаанбуурал соёлон орж ирж байна. За үүний 8 настай Болдбаатар хүү, Наранбаатар хүү унсан байна. Наадамчтай Ардын төрийн баяр наадмын хурдан хөдгийн уралдаанд айраг төрөнд ирж уйсан эзэн хурсан олон наадамчдаа баяр баясгалан авчирсан хурдан хөдгүүдийн шагналыг Монгол улсын ерөнхийлөгч Бачирбат гардуулж байна. Энэ жилийн ардын баяр наадамд Намбатрын процент сангийн аж ахуйн дөрвөлцөрийн халтар сэргэлэн сумын аюулшин шархээр гацууртын сангийн аж ахуйн чимэдийн хар Аршаан төртөний тогт хоёрын өврөн халдсан гацууртын сангийн аж ахуйн Гадбаатарын хонгор халдсан их нас өнтөржилэн Төв аймгийн 100 хотын Эрдэнэсэн доржин хархээр Төв аймгийн сэргэлэн сумын Маарын хээр Төв аймгийн Баянгунжуул сумын Генагийн хонгор Төв аймгийн нөхрөлийн сангийн аж ахуйн Пүрбаатарын шархээр Төв аймгийн сэргэлэн сумын Дорнын сумдын Сохор азар Дагны уралдаан Төв аймгийн 100 хотын Цагдаагийн хэлтсэн Гамболдын Цавидар халдсан сэргэлэн сумын Анхуйгийн Сартай борхонгор Октябрийн дүүргийн Жанчвын шархээр Эрдэнэс сумын Даштиндвийн хээр Батсумбын Баттуулгын шар халдсан да айраг төрөнд ирж хорсон олон наадамчин олноо байлсахсныг үзэгч та бүхэн харсан. Мөн түүнчлэн нэг зүйлийг тэмдэглэн хэлэхэд энэ жилийн хурдан моринд дөрүүлсэн хүүхэд болон манай алдартай уяачдад морины шамдас, өлзий, зэрэглээ бүсүүд өөрсдийн шагналыг давхар гардуулж байгаамаа.